За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд бүгдээрээ өнөөдөр маш гоё хоёр дасгалыг сурах. Эхний дасгал маань бидний дээд зохины үнэлтийг маш сайн арилгаж өгдөг дасгал байна. Хоёр дахь дасгал маань харин бидний хацар завжны үнэлтийг маш гоё арилгаж, булдог хацрыг арилгаж, амны өнцгийг өргөж, гунигын зураасыг багасгаж, нүрийг бүхэлдэн дээшээ өргөхөд туслах дасгал байна. За ихтэй бүгд баг зэргийн халаалт хийнэ. Халаалтаа хийхдээ хэдүүлээ хөнхөө хурууныхоо өндөр товшиж нүрээ доороос нь дээш үжилт. За нүдээ хэдүүлээ яг уршаа харж агаад чигээрээ маш хурдан анивчих шүү. 1 2 3 4 5 6 7 8 9 10 19 8 7 6 5 4 3 2 1 Хэрвээ та нүд чинь анивчхад маш хэцүү байгаад ах юм бол өөрөөсөө ажиглаад зохин маань ерөнхийдөө суларч байгаа юм байна гэдгээ ойлгоод анивчих хөдөлгөөнийг та 30 секундээр биш 1 минутаар өдөр болгон багада 2-оос 3 удаа давтаад байгаарай. Тэгэх юм бол таны зохины үнэлт маш сайн арилаад зохины булчин чинь нэлээд гоё чангараад ирэхлээр танд ерөнхийдөө бас нүд нь аягүй сайхан сэргэж байгаа мэдрэмж ирэхээс гадна нүд ядраах, нүд чийлэх мэдрэмжүүд алга болно. Зохин маань дээшээ нэлээ өргөдөж харагдах болно шүү. За энийг өөрийнхөө боломжоор давтаарай. 1-ээс 2 удаа тий. Ажил дээр одоо ямар нэгэн зүйл хийж агаад ядраа түрхэн амарч авах хугацаанд бас энэ анивч хөдөлгөөнөөр зохио чангалах дасгал маягаар ашиглаж болно. Дасгал маягаар ашиглахаар бол та 1 минут хийнэ гэж ойлгоо шүү. За эхний дасгалдаа оръё. Бид нар гараа ингээд духан дээрээ тавингуудаа хөмсгийг ингээд дэш нь өргөнө. Гарны доор байгаа хэсэг маань ерөөсөө хүндэрч өрчийгээгүй байгаа. За ингээд тавьчингууд би зохио ингээд өргөцсөн байгааг харж байна уу? Ингээд өргөцсөн байна. Одоо эндээс би харцаа доошоо чиглүүллээ. Эндээс нүдийг аних гээд үзнэ. Хөнгөөл ани шүү. За тэгвэл надад дээд зөх орчмоор ингээд татагдах мэдрэмж ирж байгаа. За би яг энийг 15 удаа хийнэ. Анилаа. Суллээ. Анилаа. Суллээ. Анилаа. Суллээ. Анилаа. Суллээ. Анилаа. Суллээ. Таны дээд зохины орчим ингээд татагдах чил мэдрэмж орж ирж байгаа шүү. За дахиад анилаа. Суллээ. Анилаа. Суллээ. Дахиад анилаа. Суллээ. Анилаа. Суллээ. Сүүлийн 3 удаа анилаа. 1 2 3 тоглоод байгаа гэсэн үг. Дахиад анилаа. 1 2 3 гар ерөөсө хүндэрхгүй шүү. Дахиад анилаа. 1 2 3. За одоо ингэ нүдэ хардаа. Айгүй гоё сэрэгцэн. Хөмсгний ингээд нүдний булаа ингээд өргөгдсөн байгаа аахгүй. Нүдний булаа өргөгдөөд айгүй гоё хөмсг маань дээшэлц. Гоё залуу, цоглог төрхтэй болж харагдаж байгаа. Тэгэхээр та хэд бас ингээд туршаад үзээрэй. Өөрт чи эвтэйхэн мөрөн шилэхгүйгээр хэвтээд хийж болно шүү. Хэвтээд, суугаад бүхэл байдлаар хийж болно. Тэгэхээр өөрийгөө сайн анзаарч эхлээд нэг суугаагаараа толинд харж хийж үзээд тэгээд за ингэж хийвэл надад яг болох юм байна. Ингэж хийх юм бол надад энэ тэнд нь хурцлага үүсэхгүй байна гэдгийг анзаарчингуудаа өөрийнхөө боломжтой цаг болгондоо давтаарай. 15-аар хамгийн ихдээ өдөрт 3 удаа давтна. Шууд 45 хийхгүй гэсэн үг шүү. 15 хийлээ, баг зэрэг амраагаад духан дээр алгадлаа. Дахиад 15 удаа хийлээ, баг зэрэг амраалаа, дахиад 15 гэх мэт. Тэгээд та бол 7 хоногийн дотор өөрчлөлт гарч байгааг мэдэрнэ. Хамгийн гол нь духан дээр өвчлөө өсөхгүй байгааг сайтар ажиглаарай. Одоо хэдүүлээ 2 дахь дасгалаас оръё. 2 дахь дасгал маань бидний хацар завжны үнэлтийг ойлгодог, энэгээр үүсдэг сулрал, болдог хацар, амны өнцгийн үнэлтийг маш сайн арилгана. За хэдүүлээ одоо хацраа зүгээр л үлээх хөдөлгөөн хийж байгаа. Эхлээд баруун тийш юу? Тэгээ буцаад зүүн тийш. Одоо үлээчингүүтээ уруулаа ингэ сайн ажиглана. Энд өрчиж гинөө, өрөөн дээр өрчиж гинөө эхлээсээ хараад гараа тавихгүйгээр тийм. Тэнгүүд уруул эрүүн өрчиж яах юм бол та гарыг атгаж ирээд ингээд тавьчихвол юм. Өнгөө тавилаа. Хэрвээ гараа ингэж тавьсан хэрнээ үлээнгүүд
мөнгөж үлээхэд энэ хоёр дээр зураас үүсээд байгаа юм шиг харагдах юм бол та хоёр гараа ингэж тавьчих. За айлжлаад үлээ. Нэг талтай 3 тоолш. гэж хэлэнгүүт шилжиж гин гэдгийг сайн ойлгохоор. За өргөжлүүлээ. За суллаа. Сайн төргөө. За яг энэ үед таны энэ хавьд илүү чихрэх мэдрэмж юм. Одоо би хацраа сорлоо. Сорж явахад хохоож байгаа хэсэг гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хавьдаа та мэдрэмжийг авсан бол зөв шүү. Хэрвээ энэс илүү гараад эрүүнийхээ энэ үерүү ч юм уу чихрэх мэдрэмж авах юм бол энэ арай буруу хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр та агаараа алдахгүйгээр яг эмчэнэ илүү бомбоолгож үлээлгч хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ рүүгээ үлээлээ. Таны хацар, завж, нүүрний өнжил маш сайн багасна. Хамгийн ихдээ та нэг талдаа 8, нэг талдаа 8, нэг үлээчээд 3 секундээр 8 хийн гэсэн үг. Тэгээд өдөрт хамгийн олондоо 3 удаа давтарч болно. За ингээд үл таны хацар завжны өнжил илт багасаад амны өнцөг өргөдөд их гоё болж байгаа нь ажиглагдана. Тэр өөрөө хийж үзээд туршаад үзээрэй. Яг 8 хийхэд танд яг энэ хэсгээр халуун оргиж хэлж байгаа мэдрэмж нь шууд орж ирж шүү. Маш хялбар тэгсэнэ танд хаанч хизээч хийж болох дасгалыг заалаа. Гараа ингээд нэг гараа тавиад хийж болж байна. Хоёр гараа тавиад хийж болж байна. Эсвэл эхний дасгалыг бид нэг гараа ингээд тавьчаад хэвтэж явах, сууж явах, амарж явах хугацаанд өөрийнхөө боломжтой үедээ хийчих болно. Орой орондоо орж байгаад бас хийсэн ч болно. За ингээд та бүхэндээ амжилтыг хүсье. Өнөөдөр хичээлээ дуусгая. Баяр таа.